одоо эхний ээлжийн 1-р ээлжийн 1620 айлаа орон сууц ашиглалтанд орно. За эрнээс 50% одоо буянтахуун нэгийн суглаанд бүртгэгдээд суглаагаар ирэх хожиж чадаагүй хүмүүст. Цаана үлдсэн 50% 30% төрийн албан агч нарт квот хэлбэрээр 20% зах зээл дээр одоо манайд огт бүртгэлгүй хүмүүсийн дунд олгогдох юм. Иргэд манай дээр ирэхдээ гол анхаарах юм нь ерөөсөө арилжааны банкнаас зээлээ авч чадах уугүй, арилжааны банкны нөө шалгуурыг давах уугүй, нөө хөнгөлөлтөө зээлийн журмыг хангаж байгаа үгүй юу гэдгийг л хамгийн гол нь мэдсэн байх шаардлагатай. Тэгэхгүй нөгөө хүмүүс чинь урьдчилгаагаа энд төлчдөг, нэг байр тоотоос хонгочдөг. Тэгээд арилжааны банкнууд дээр очиод нөгөө зээл нь олгогдохгүйгаас үүдээд нөгөө мөнгө төрөө буцааж авах нөгөө тодорхой хугацаагаар нэг хүний сонгох гэсэн сонголтыг хэсэг хугацаанд байхгүй болгочихж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр л иргэд хамгийн гол анхаарах.